Энэ бол Монголын мянган залуу гэр бүлийн нэг. Сүхбаатынх ам бол тавуула, төр болд уус болд хэмээх хоёр ихэр хүүтэй. Игшиглэн бол айлын баг охин. Айл гэрийн аз жаргал, баяр баясгал нь үр хүүхэд гэдэгтээ маргах хүн үгүй. Энэ бяцхан жаалууд ээж аавынхаа амьдралын утга учир нь болсон чандман нэрдэнэ. Шинэ хосын эхний хүүхэд нь ихэр гэдгийг сонсоод тэд маш их баярлаж байлаа. Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг эмэгтэй хүн бүрт амаргүй даваа байдаг. Жирэмсний хяналтанд тогтмол үзүүлж, ураг хэвийн бойжиж байсан ч солонгой хугацаанаас өмнө төрж төрөх явцад хүндрэл гарснаар эхэнд төрсөн улс олд хүү доод мөчний саажилттай болжээ. 7 сартаа бид гурав төрөөд инкубаторт байсан. Инкубаторт байж ах явцдаа эхрийн маань нэг нь шаардлагат нь хүндэрсний улмаас харуулт үүсээд саажилттай болсон байгаа. Тэгээд огт явд бид хоёр дасгал хөдөлгөөнөөр их нялхсаар их явсан. Явсны хүчинд бас үдэ зэрэгтэй явж байгаа. 5 сарын 13-нд манай хоёр өгтөрсөн. Хоёр ихэр. Тэгээд дутуу төрөлт гээд бас нэлээ хүнд байсан. Тэр үед нь бас яг ажлын шаардлага, амьдралын шаардлагаар өдөө орон нутгаар ажил хийхээр явсан. Тэгээд би чинь 6 сарын баг 5 сарын 13-нд хоёр өгтөө төрөөд нэг 20 хоноогүй тэгээд би өдөө яваад гисэн. Тэгээд дунд нь ээлжийнхээ амралтаар нэг ирээд 2 удаа ирээд өгтөд төр иржсэн. Тэгэхэд бас эмнэлгээсээ салаагүй баг нэг 8-9 сар хавцаа явцсан байсан. Тэгэхэд Улс олдыг 6 сартай болох үед ээж нь хүүгийнхээ өсөлт хөгжил хоцорч байгааг анх анзаарсан боловч дутуу төрсэн хүүхдийн хөгжил бага зэрэг хоцордог гэж сонсоод хэсэгтээ тайвширчээ. Гэвч 8 сартай болоход хүүгийн хөгжил хэвэндээ л байлаа. Ингээд эмнэлэгт үзүүлж онцлуулахад хүү төрсний дараах хүндрэлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон байв. Үүнийг сонсоод залуу хосын сэтгэл шаналж итгэж чадахгүй уйлж шаналсан өдрүүд олон байсан ч өөдөөс нь энийх хүүгийг хараад шантарч цуцалгүйгээр эмнэлэг, совлил гээд бүхий л газруудаар явжээ. Төрснийхаа дараа яг ингээ улаараа гიშгдэг, үлми дээрээ гიშгдэг байсан. Тэгээд 16 оны 3 сард юм байна. Хагалгаанд ороод шүрмэн сонгой хагалгаанд орсноор улаараа бүтэн гიშгээд ингээ босож ирээ явдаг болсон. Тэгээд манай хоёр чинь нодлон өнгөрсөн жилдээ 17 оны 9 сарын 1-нд 1-р ангид орсон. Анх ороход нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг яаж авах болов яах бол гэсэн эргэлзээ их байсан. Гээ хуулиа судалсан чинь авдаг юутай хуулийн дагуу харьяад сургуультай өгсөн 35 дугаар сургуультай. Одоо энэ 35 дугаар сургуульд өгөхдөө бас анх нэлээд юм болж бодож исэн. Тусгай сургууль мургуулд өг гээл багш юу цаанаас бас тэгж хүмүүс бас ганц нэг ярьдаг гэсэн. Тэгээд хуулийнхаа дагуу угаасаа юу яадаг сургуульд нэг хүүхдийг заавал байх хэрэгтэй. Нэгээс хоёр хүүхдээ ингийн сургууль. Тэрэн рүү н оруулын барийг гэж дээгүүр эрхлэгч мэрэгчлэлтэй уулзсан ч харин болно аваад ирэхээр тэгээд хоёр хүүхдээ өгсөн. Ус алдаа гаштай нэг уушаад өгөөрэй. Оо, стасан байна мондоо. Босны сонсоо. Сонсоо. Манай ус бол тийм мондоо болж байгаа юм бэ? Сүхбаатар дүүргийн 35 дахь сургуулийн 2 дугаар анги. Амар мэнд багшийн анги нийт 38 хүүхэдтэй. Амар мэнд багш бусад хүүхдүүдтэй л адил шаардлага тавьж хичээлд идэвхтэй оролцуулахыг зорддог. Эхнээс нь л эрэгтгч харьцаад биеийг нь даалгаж сурчих бол цаашдаа сурч хөгжихэд нь тустай. Тэгэд анх болол айгүй хүндрэлтэй байдаг гэсэн. Сургуультаа орж ирэхээс нөсөөлөд ангидаа суух, бийцсах гэдэг ч юм уу тийм. Тэтгэр намаа гаргаж цэгцэлж анслахаас нөсөөлөд айгүй их бэрхшээлтэй байдаг гэсэн. Тэгээд улс олтон толгойр ихний бэрхшээлтэй. Төр болтын хувьд бол бусад ангийнхантайгаа арай нэг зэрэгцээ сурч чадхааргүй ч юм уу тиймэрхүү талын зүйл ажиглаж байсан. Тэгээд ангийнханд нь бас тухайн хоёр сурагчийг зөвөр ойлгуулад тайлбарлаж өгөөд ингэсний дараа ангийнхан нь айгүй зөвөр
хүлээж авч энэ хоёр хүүхдийг гадуурхах ёсгүй юм байна гэдгийг ойлгоод тухайн хоёр хүүхдэд маань туслаад ингээд хамтраад суралцаад эхэлсэн. Сургуульд орсон эхний сарууд улс улдад хэцүү байсан. Хүүхэд бүр өөрийг нь гайхаж харах, алхуулагчийг нь сонирхож үзэх зэргээр бусдаас ирэх янз бүрийн хандлага, харилцаа түүнийг хямрааж шантрах үе байсныг ээж аав нь хэлж байлаа. Анх тэгэл хүргэж өгөхөд айгүй их ичдэг байсан. Ингээд нэг хүүхэд маань явахгүй хүмүүс амар хараад тэгэл амар сонирн байдаг байсан. Сүүлдээ ч тэгээ бүр дасчдаг юм билээ. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ер нь яг ингээд энгийн сургуульч ер нь ингээд гадуурч гисэн аваа явахад аягүй бас хүмүүс бас нэг явдгуу валкер төрцөн те ийм гэж бас хараад байдаг байхгүй юу. Тэрийг бас тэгж бити харж байгаасаа гэж би боддог аягүй их. Анх харин айгүй тийм хэцүү байсан шүү дээ. Би чинь байнга л уйлдаг байсан. Хичээлээс ирэл би яагаад явах юм бэ? Хүүхдүүд альвааг ойлгож хүлээж авахдаа амархан. Гол нь тэдэнд зөвөр ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Одоо улс улд ангийнхнаасаа ичиж санаа зовлгүйгээр хичээлдээ явдаг болсон. Ангийнх нь түүнийг шатаар өгсөж уруудахад нь түшиж, бие засахад нь хамт явах зэргээр тусалдаг. Зөвхөн ангийнхан ч гэлтгүй сургуулийн хамт олон бүгд л эерэг сайхан харилцаж, туслаж дэмжснээр ихрүүд сурч боловсрох эрхээ эдлэх боломжтой болсон. Би надад шатар өгсөд нь хажууд нь түшиж явдаг. Гарыг арчиж өгдөг. Тэгээд ном дэвтрийг гаргаж өгдөг. Цааны аягийг гаргаж хурааж өгдөг. Шийлэгдэг. Улс улсын төрдөг юм хурааж өгдөг. Би улс төр таартай нэгдүгээр ангиас нянз хэл тоглосон. Манай нэг сайхан сэтгэлдээ сайн хөгтөд. Сурагчдын хувьд сургууль бол хоёр дахь гэрн байдаг. Тиймээс хүүхдүүд тав тухтай орчинд сурч, багш сурган хүмүүжүүлэгчид ч ээлдэг зөв харилцаа, хандлагыг төлөвшүүлэхийг эрмэлздэг. Сургуульд зөвхөн эрдэм мэдлэгээс гадна хүмүүжил төлөвшлийг сурдаг. Нийгэмдээ тусалж, биенээ хайрлаж энэрх ёсыг хичээлээр зааж, амьдрал дээр ч үлгэрлэж харуулах нь чухал. Сургууль сурах гоё юм уу? Гоё. Юу гоё юм? Нэжтэй болоо. Хөл таяа хамгийн сайн мэдсэн хин. Би радио талбай. Асуутай хамгийн сайн мэдсэн би. Нэ. Автомобиль. Чи түрүү залбаа гэж хариулсан. Автомобиль. Автомобиль гэр мадагчаар. Тэгээд автомобилээс та яаж тавьсан? Гэлтээ. Мөчөө тахад. Ерөнхий боловсролын 35 дугаар сургууль Жайка төслийн багтай хамтран 2017 оны 11 сард хүүхэд хөгжлийн төвийг байгуулсан. Энэ төвд ердийн ангид суралцж байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон суралцахын хоцрогдолтой хүүхдүүд хичээлийн дараах цагийг ашиглан давтлага авах, тухайн бэрхшээлдээ тохирсон сургалтанд хамрагдах боломжтой юм. Учир нь ердийн сургуулийн цөм хөтөлбөрөөр бусад сурагчдын адил хичээллэхэд хүндрэлтэй тул хүүхэд хөгжлийн төв дээр өөрийн чадвар, хурдад нийцсэн арга зүй, тохирох хэрэглэгдэхүүн ашиглан ганцаарчилсан сургалтаар хичээлэлдэг. Төр болдод бичих дадал хараахан бүрэн төлөвшөөгүй учраас эцэг эхтэн зөвлөлдөж энэ төвд тусгайлан давтлага өгдөг. Нэгдүгээр ангидаа бол яг нөгөө босод ангийнхантайгаа зэрэгцэж уншиж бичиж бол сураагүй мэдээж
бас хазралтай байсан. Тэгээд ээж нь тэгээд энэ Жаки Цэслүүрэнд энэ хүүхд төслийн төвд давхар хичээлснээр бас ангийнхантайгаа зэрсэж ирж хоёулаа амжилттай уншиж сурсан. Айгуу том миний хувьд бол хамгийн том бахархмаар ажил болж чадсан. Бичиг үсэг бичиж чадахгүй гэх жишээний хүндрэлүүд тулгардаг байсан. Энэ жилээс бол зөвшрээд сайхан болсон байгаа. Энэ бүгдээ сургуулийн манаач ялангуяа манай ангийн багш Амар минь их тусалдаг. Ойр хоёр хүүтэй минь айгүй ойр ажилдаг. Урлан зурсан зураг, Урлан зурсан зураг. утгын хэлээ би. Утгын хэлээ би. За сайн байна. Одоо ол салт уншиж багштай заа яа. Ол салтаа. За чаан хэлээш. Одоо би чинийхийг сонсмаар байна. Багшаа би. Шинхэн сурсан доогаа. Шинтэн доолээ би. Хүүхдээ гэртээ одоо сургуульд өгч чадахгүй байгаа хүмүүс бол би зөндөө байгаа гэж бодож байгаа. Тэрний оронд харин өөртөө цаг заваа зориулаад одоо энгийн сургуульд өгөөд хүүхдээ арай өөр хүмүүжлэр гэртээ байлгах арай өөрөөр өсгөөсөө л гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээл гэдэг чинь хөгжлийн хоцрогдол учраас энгийн хүүхдүүдтэй яг энэ тэнцүү ингээд явуулахаар хүүхэд аяанда өөрийгөө хүчлээд хичээгээд тэгээд өөрийгөө аваа ахиц дэвшил гарна гэж би боддог. Хүүхэд бүр сурч боловсрох хэрэгтэй. Нас, хүйс, гадна төрх байдлаараа ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Хүүхэд бүрийг хөгждөг гэдэгт итгэж, үргэлжлүүлэн хичээж ажилласнаар мөн бусад хүүхдүүдтэй хамт тоглох, сурахт нь дэмжлэг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өмнөө тавьсан зорилгодоо баг багаар хүрэх боломж бүрддэг.